байна уу хүүхдүүдээ? Сайн явж ирсэн үү хүүхдүүдээ? За. Надтай аялах гэж ирсэн хүүхдүүд мөн байна тийм ээ? Тий. За тэгвэл хэдүүлээ аяллаа эхлэхээс өмнө өөрсдөө үзэгч найзуудтай танилцуулъя шүү заа юу? За чамаас эхлэх үү? За чам их ингэдэг вэ? Агар гэдэг үү? За. Чам их ингэдэг вэ? Игчин. Их чинь юм уу? За чам их ингэдэг вэ? Мишель гэдэг юм уу? Хоёр адилхан нэртэй юм биш. Намайг бас Мишель гэдэг шүү дээ. Хойл юу гэж ялах вэ? Чамайг би Мишка гэж дуудах уу? Миша гэж дуудах уу? Юу гэж дуудах вэ? Мишка. За Мишка гэж дуудъя заяа. Тэгээ намайг Мишель гэж дуудъя. За. Чамайг хин гэдэг вэ? Давга. Давагт орж гэдэг юм уу? Чамайг хин гэдэг вэ? Оюутараа. Тий. За мөнхчин. Та нар мөнжи гэж дууддаг юм уу? Тий. Энэ бит хоёр их. Ихрүүд юм уу? Тий. Нэг бэнд амьддаг. Нэг байранд амьдардаг ихрүүд юм уу? Нэг гэрийн ихрүүд юм уу эсвэл? Нэг гэрээ биш. Нэг гэрийн ихрүүд үсттэй тий? Тий. За. За Мишель, Давга, оюутар. Тэгэд инхчин, агаар. Тийштэй. Отгонбаатарын дав гэрэнчин 5 настай зураг лего тоглоом тоглох дуртай. Буулгах, бүжиглэх авьяастай. Балчин нэмийн агаар 5 настай супер баатруудаар тоглох дуртай. Динамитрын оюутар 5 настай зураг дуртай. Амьтанд хайртай. Хос баярын Мишель 5 настай барбигаар тоглох дуртай. Амьтанд хайртай. Батсуулын мөнхчин 5 настай машинаар тоглох дуртай, та бодох сонирхолтой. Батцуулын инхчин 5 настай зураг найзуудтайгаа өдрийг өнгөрүүлэх дуртай. За тэгвэл хөдөлөө. Явцгаая. Аялдаа явахдаа бэлэн үү? Бэлэн тийм ээ. За би биндээ анхаарлаасаа хандуулаад би бинийг хөтлөөд явна шүү заа юу. За яшээ. Тэр ингэж тойрж явж агаад ийшээ гүүрээр гарч үзэх үү таад? Үзье. За наашир. Болгоомжтой гарцгаагаарай заа юу. За. За дэшегээ ойгоороо явна хүүхдүүдээ. Ойгоосаа ажиглаад яваарай заа юу. Манай үед сонирхолтой зүйлүүд маш их байдаг. Энийг тэрээ яваад. Тий. Энд чинь наран цэцэг шүү дээ. Би багнууд харж ирсэн юм. Багнууд харж ирсэн. Би чигсэн туулаа хаасан. Туулаа бас байгаа эцтэй. Та манай амьтдыг ажиллаж чадах юм бол зөндөө их амьтдтэй. Маш их амьтдтэй. Их нууц. Энэ чиний тэмдэг. Ирвэхээ таагаад тээ. Нэшир хөтөд нэшир. Дэшээ хартаа. Хүүхдүүдээ дэшээ хартаа. Би харъя. За. Би харъя. Юу? Энэ ямар шууд вэ хүүхдүүдээ мэдгүй. Мэдгүй тагтаа. За дахиасаа ажиглаад сайн сонсоод сайн дэшээ хараад ажиглаараа хүүхдүүдээ. Хүүхдүүдээ эн чинь нүүдлийн шувууд нүгээд ирж штэ. Та эзээ харсан уу? Харсан. Та тэгвэл нүүдлийн шувуудын талаар юу мэдэх вэ? Нүүдлийн шувууд хизээ ирдیں, яаж ирдیں, яагаад өөр нүгээд явдیں гэд. Би ангаж. Хүүтэн болохоор өөр дулаан нөөд авчдаг. Хүүтэн босоод дулаан орлоо хурж ирдэг тийм ээ. За, тэг чи онгоцсон дээр яасан гэдэг дахиад надад яриад өгч тхүү. Би онгоцтой шуугааштай. Тэр гурван онгоцтой шувуу ниссэн. Шувуу ниссэн үү? Онгоцтой хамтаа? Найзуудаа, би та нарыг ирэхээс өмнө нүүдлийн шувууд ирж гин үү? Яаж ингээл дурандажсан баггүй юу? Та хэд маань нүүдлийн шувууг сая харсан тийм ээ? Тий. За тэгвэл хэдүүлээ сууж агаад нүүдлийн шувуудын талаар жоохон ярилцах уу? Тэгье. За тэгье. Нүүдлийн шувуудын талаар юу мэддэг гэсэн бэ? Будаа яддаг нүүдлийн шувууд. Бичээ бов. За. шарсан будаа. Шарсан будаа яддаг уу?
Шасан буудаа. Шасан буудаа. За тэгвэл энэ талаар жоохон суугаад ярилцах уу нэ да? Тэгээ. За тэгээ. Холын замд олон хоног нисэж өлсөж ядарсан шувуудад хамгийн түрүүнд хоол тэжээл амарч тутлах тайван орчин хэрэгтэй болдог. Голдуу өд хорхой, шавж, үр тариа, жимс жимсгэн загас жарахаа ургамлаар хоолдогч нүүдэлдэж ирсэн эхэн үедээ баг юу ч хамаагүй иддэг. Гэхдээ саяын найзын ясан шиг шарсан будаа идэхгүй шүү хөвгтүүдээ. Байгальдаа өөрсдөө хоол хүнсээ олж иддэг амьтдад хамаагүй зүйл өгч болохгүй. Тэдний буусан нуур усанд хамаагүй ойртохгүй, айлгахгүй, тайван амгалан байх нь хамгийн чухал. Хүүхдүүдээ нүүдлийн шуудмаа сая наашаа нүүгээд ирж байна тийм үү? Тий. Хавар олонгод нүүдлийн шууд маань холын холоос олон хоногор наашаа нүүж ирдэг байх нь байна. Нүүдлийн шууд маань ихэнхдээ нүүж ирэхдээ шин нүүр засаад ангаахаа дэгдэхнараа бойжуулахаар хурж ирдэг. Нүүдлийн шууд маань ихэнхдээ ирэхдээ ингэж ирдэг байх нь. Яг ингээд V хэлбэрээр зэрлэж ниснэ гэдэг шүү. Нэг ингээд нэг шууд нь урт нь явж штэ. Нэг гурваа ингэж. Тий за гурвалжилж ниснэ тийм ээ. Тэгэхээр ойлгож байна уу? Аха. Одоо нэг шувуу нь урд нь явж байгангууд ардаас нь ингээ гурвалжилж нисдэг гэсэн үг. За тэгвэл хүүхдүүдээ яагаад тэгэж гурвалжилж нисдэг юм бол та нар юу гэж бодож байна? Ямар шувуу нь урд нь ахалж нисдэг юм бол та нар тэрийг бас юу гэж бодож байна? Таамаглал байна уу? Мэдэхгүй байна уу? За тэгвэл би ярьж өгөх үү? Тэгээ. Хамгийн уртд нь ахлагч шувуу нисдэг гинэ. Салхины үүдээс шуунууд маань жижигхэн биеэрээ явж байгаа штэ. Салхины хүчийг бас бууруулах үүднээс ингэж гурвалжилж бас явдаг юм байна шүү. За юу. За. Ягаад тэгвэл шуунууд маань тийм олноороо нисдэг юм бол найзуудаараа байх гэж нисдэг юм болов? Та нар юу гэж бодож байна? Мэдгүй юу. Ахлагч нь бас байн солигдож явдаг гинэ. Нэг нь ядрангууд ингээ бусдын солигдоод олоолаа явахын ушаа шалтгаан нь тийм байдаг байх нь шүү. Ахлагч шуунууд маань бусад шуунуудынхаа салхийг хагалж өгдөг. Тэгэхээр ингээд бусад шуунууд нь салхи ирэхгүй байгаа гэсэн үг шүү дээ, тийм үү? Ард нь явж байгаа шуунууд руу нь салхи ирэхгүй, ахлагч шуунууд нь ингээд юу хаглаад яваад өгдөг гэсэн. Тэгээд ахлагч шувуу маань хагасаар агаад ядрна шүү дээ. Тэгээ ядарсныхаа дараах нь ард нь ингээ хүч чадал нь байгаа ийм ядраагүй байгаа шуунууд нь ингээ байраа солиод тэгэж олон хоногоор удаан хугацаагаар нүүдэлж сууж хурж ирдэг байх нь шүү. Ойлгомжтой нөхдүүд ээ? Ойлгомжтой. Надаас өөр асуух зүйл байна уу? Байна. За. Юу асуух юм? Хоол асууя. Хоол. Шуунууд маань тэгвэл холоос ядарч ирдэг юм чинь бүгдээрээ шуунуудад хоол бэлтэж өгье. Тэг үү? За тэгээ. За надад ийм савхнууд байна. Би өнөөдөр та нарт яаж хоол бэлтгэхийг зааж өгнө. Би шувуу хамгийн сайн мэддэг хүнээс асуугаад шувуу яг юу иддэг вэ гэд асуусан чинь надад улаан будаа өгсөн. Надад өгтүүдээ? Улаан будаа. За, улаан будаагаа харсан бол шигээ тавьчих. За. Энэ маань энэ юу вэ? Шар будаа юу? Тий. Энэ болохоор халтар арван будаа. Тий, халтар арван будаа. Харсан уу хүүхдүүд? Хасан. За. Тэ хамгийн сүүлийнхэн шүү заа юу? Энэ юу вэ? Хар будаа юу? Энэ маань наран цэцгийн үр. Тий, энэ тийм шүү. За хүүхдүүдээ энэ болохоор наран цэцгийн үр гэж ярьсан шүү дээ. Энэ маань хар самар хүмүүсээс ингэж чүмж иддэг тийм үү? Наран цэцгийн үр нь тослог ихтэй хүүхдүүдээ. Ядарч ирсэн шуунуудад хэрвээ наран цэцгийн үрийг өгөх юм бол шимт хичээлээ наран цэцгийн үрнээс сайн авч чаддаг байх нь шүү заа юу. Тэгээд хэдүүл өнөөдөр наран цэцгийн үрээс шуунуудад хоол бэлдэж тавина. Энэ улаан будаа гэж ярьсан тийм үү? Улаан будаа маань уурглаг хүүхдүүдээ. За. Идэж болно. Өглөө идэх юм бол үл даах чадвар маш сайтай. За бүгдээрээ хийж эхлэх үү? За тэгээ. Би ишигээ 2 сар бэлдсэн байгаа заа юу хүүхдүүдээ. Ишигээ. Одоо ингэ 2 сах байна штэ. Нэг сахаа ишигээ ингээд цоолоод зоон. За. Тэг ингээд зоож яаж байгаа вэ гэхээр штэ та нар юу гэж бодож байна хүүхдүүдээ? Тэг ингээд зоочхоор ингээд шуунуудыг яад юм бол та нар айлнаас нь эхэлж хиймээр байна. Энэс. За. Улаан будаанаас эхэлэх үү? Тэгээ. За тэгээ. Ингээд. Ямар чухал. Нүдээ. За хүн унсан ч зүгээр дахиад шуунууд олж ирээл хийчих юм чинь. За дахиад яхаа хийчих. Тэгээд шаргуул цоолж үзчихсэн юу, намтаа олж үзчихсэн.
Үдчихсэн. Би шоргоос чаарч үдчихсэн. Би тэгсэн шоргоос хаалт. Шоргоос юу идэж чинь? Би будаа өгсөн. Будаа навч. За юм хахад болох байхаа тий. Биш одоо гарч ирээд тах шүү дээ. За одоо би танад тайлбарлаж өгье заа хүүхдүүдээ. Тэгээ гараа тасгараад байна гэ тэгээ танаа тэгээд байгаа шүү дээ. Энийх нь учир нь хүүхдүүдээ савхан дээр маань шувуу ирж суух ахгүй юу? Энэ савхан дээр хурж ирээ шувуу ирж суuna. Харин энэ том хэсгээр нь шувуунууд маань хоолт хичээлээ авч идэнэ. Шувуу чи юм урт хашуу машуутай шүү дээ. Тэгээд нүгээр ингээд авч иддэг байхгүй юу? За энэ ингээд ишигээ тавьчих. За одоо дахиад энэ сав байна. Энэ санд хар будаа. Хар будаа. За энэ зүйл юу их вэ? Хар будаа. Хар будаа. Наран цэцгийн өөр штэ хүүхдүүдээ. Шувуу энийг иднэ. Нэг. Иши холиод хийчих болох уу? Болно шүү дээ. За. Зөвхөдөө болчлаа иши нөгөө нэг том шуунууд маа зориулсан юунда хүрэх хичлээ. Чи идэт байгаа. За иши тавьчих. Одоо яах вэ? Одоо юу? Одоо хатаа. Цараа. Шувууны өөр. Ааха. Одоо халтар аврам будаагаа хий. За та яа хийч. Хүй. За болцсон бүгдээрээ. Бүгдээрээ хийсэн үү? За болчлаа тийм ээ. Бүгдээрээ очиод таах уу? Тэгвээ. За тий. Энийг хаашаа тавих уу? Модон дээр үү? Модон дээр болохгүй те. Дээрээ. Тэр шиг ингээд тогтоогоо тавьчих. Хоёр талаар нэг арч. Зүгтээ. Шуунууд нь тийм олж чадахгүй. Хүн хаагаад тавьчих бол шуунууд нь олж чадахгүй шүү дээ. За энэ хоёрыг байна да. Энэ хоёрыг хаашаа тавих вэ? Тэрнээс бодоо. Нашир энэ чулуун дээр тавь. За тогтцсон. Наата юу бас энэ дээр тавьчих. Энийг энэ дээр тогтоочих уу? Энэ дээр. За нашир ихчээ. Хоёлаа энэ модон дээр тогтоочих тийм ээ. Яаж тогтоох вэ? Чи нэг хараад үзтээ яаж тогтоохоор юм? Энийг дүүж. Зүгээр хийж үзлээ. Нэгсгээ тогтоох юм уу? Энэ тасараа юм. Яг зүгтээ. За нашир ингээд суунаад өлөө багшаа шаваад чадах юм уу? шувуу олж чаднаа. За одоо бүгдээрээ манай ойд байдаг шувууны өрөнд хоол хийж тавья заа юу. За шувуу ирдүүлээ харин шувуу ирэхийг яаж мэдэх үү? эдгээр нуугдчих уу? Нуугдаад тэгээ шувуу ирэхийг хүлэе гэж үү? Тий. Скол хинт нуу. Тийш. Би та нарт нэг юм харуулах уу? Одоо юм камер байгаа хгүй юу? Камер. Тий, хэдүүлээ камераа инчээ суурлуулад орхичих. Тэгээд нэг шувуу ирсэн байна уу, ирээгүй байна уу гэдгийг камераараа шалгаж харагдах уу? Тий. Хэдүүлээ нуугдаад инчээ хүлээгээд тах юм бол шуунууд маань бидраас үргээд ирэхгүй л те. Тэгэхээр хэдүүлээ камераа суурлуулчаад бэлдсэн хоолнууд руугаа харуулж байгаа л тавьчих заа юу. За. Тэрэн төшүүлээ тавьчих уу? Тэр хатанд. За 11. Манай 11. Миний ч 10. За хаашаа. За башир. Нүрээр даваад сая зөндөө суусан юм чинь дасгал хийх үү? За тэгнэ шээ.
хошоо дэгдэж үсэрээ Ишгэ өндөр насалмаар байхад ичлэн босч ташаарай мэзуда Эчи явшээ тасгал хийгэрээ Ирч яхадагаад гүйгэрээ Хангаач гэдэж талхага амраа Боссон сууж бие амраа Урагшаа хошоо уртэж гүйгэрээ Эшээ дошоо дэгдэж үсэрээ Талхага амраа боссон сууж бие амраа урагшаа хошоо уртж гэрээ дэшээ дошоо дэгдэж үсэрээ томооч гэдэж талхага амраа боссон сууж бие амраа урагшаа хошоо уртж гэрээ дэшээ дошоо дэгдэж үсэрээ дэшээ дошоо дэгдэж үсэрээ дэшээ дошоо дэгдэж үсэрээ За хүүхдүүд манай нэвтрүүлгийн маань тоглоомын хэсэг эхэлж байна. Та тоглоом тоглох дуртай юу? Дуртай юу? За тэгвэл өнөөдөр хэдүүлээ үг дамжуулдаг тоглоом тоглоно. Та үг дамжуулах тоглоом гэж мэдэх үү? Мэдэн тийм ээ? За тэгвэл үг дамжуулах тоглоом эхлэх үү? За тэгье. Би ихтэй ямар үг хэлэх вэ? За би хэллээ шүү заяа. Та найзуудыгаа анхааралтай сайн сонсоорой за. За би хэллээ шүү. Та анхааралтай юм шүү. Сонсно. За одоо найзтай дамжуулаарай. Чингэн дамжуулах шүү. Юу гэсэн бэ давга? Тоглоё гэсэн. Хөө юу вэ? Юу тоглоё? За би дахиад нэг хэлье заяа. За яг сайн сонсон шүү та нар. За ганц л удаа хэлээ шүү. Одоо сонсныгаа шүү дагвар руу явуул шүү. За мөгчин дахиад хэлчих. Чам хэлээ шүү. Тоглоё ингэсэн. Тоглоё гэдэг аа та нар тоглож ш тоглоё гэдэг. Мөгч ингэж хэлээд өөрөө хэлээ. Би биндээ хэлээд байгаа байхгүй юу? Бэрээ сөлё. Хинтээ бэрээ сөлөх юм? Тэхүү бэрээ сөлөх үү? За нэг игэс бэрээ сөлч. За. Одоо яг зүг сонсон шүү заа юу. За эхэллээ шүү хүмүүстээ. За одоо ихсээ сонсоорой заа юу. За хэлээрэй. Мөнгөч хэлээрэй. Их ч хэлээ шүү. Тоглоё. Өө, яг их ч буруу хэлээд байгаа юм байна шүү дээ. Их ч яг сонсноо хэлээ шүү зэ. Мөнгөч дахиад хэлчих. За яг мөнгөчнгөө сонссон үгээ давгаа дамжуулах хэрэгтэй байхгүй юу? За хэлчих. Би яг одоо сүүлчийн удаа явлаа шүү заа юу. За. Юу гэсэн бэ? Давгаа их ч юу гэсэн? За, мөнгө 2 сая. А? Мэнгэр 2 сая. Мэнгэр 2 гэсэн юм уу? Би
ангир, мангир хоёр гэж хэлсэн баггүй юу? Та яг мангир гэдэг утгыг ойлгохгүй юм те үгийн утгыг. Окей. Та мангир гэдэг үг гэж хүмүүс сонсч ирсэн үү? Мандрин. Мандрина. Аваа. Мандрин юм уу? Мангир гэж мандрин бичнэ. Тэгвэл мангир гэдэг нь хээр таалд ургадаг сонгины нэг төрөл юм байна. Зэрлэг сонгино ахгүй юу? Ингээ хээр таалд ургадаг. Хүмүүс тэрийг хоол хүсэнтэй хэрглэж болдог. Мөн дээрээс сонирхолтой юм хурц үнэртэй. Тэгээ тэрийг нь мангир гэж нэрлэдэг ахгүй юу? Харин ангир гэж мэднэ үстэй те амтан байдаг. Сонгоноос нүдээс хоолно. Хоол яах хэрэгтэй нүднээс Хоол олохгүй яадаг үлээ. хоол яахгүй бол нүд хорсон. Нүд харцаад нүлмэс гоожод байдаг тийм ээ. Тоглоомын цаг маань дуусчлаа хүмүүс те. Гэхдээ манай цэвэрлэгт оролцож байгаа хүмүүс маань надад авьяасаа үзүүлдэг байхгүй юу? Тэгээ та хэдэд үзүүлэх авьяас байна уу? Байна. За ямар авьяас байгаа? Дуул хэлдэг. Дуулж чаддаг уу? За тэгвэл та надад дуулж үзүүлэх үү? Тэг. Тэх үү? Тэг. За тэгээ би сонсъё. Мэриймэр тэтгэн дасан марахо өргөн үлдээ билээ дэлхий тасгүй марахо марахо сэтгигээ миний яти бүтэсэн мөнгөрийн сити аялхо монгол хүүхдийн бахархаа. Оо баяр үргээ. Морин хурын тухай дуу юм байна тийм үү? Тийм. Ito мэддэг. Би танаас ч надад мориор тоглож өгөх юм болов уу гэж бодож илаа шүү дээ. Маа тоглоомын цаг маань дуусчлаа хүмүүстээ. Одоо юу ийх үү? Шоо иртэл хүлээ. Шувуу ирэл хүлээе. Үгүй шүү дээ. Одоо тэгвэл тэгвэл камерныхаа бичлэгийг очиж халах уу? Шувуу ирсэн байна уугүй юу гээд. За тэгээ. Убе. За хүүхдүүдээ би камернаас бичлэгээ авцгаа. Одоо харуулъя. Одоо харуулъя. За. Үлдээсэн хоолыг шугнаар иддэг байгаа. Тэгээ хурж ир идчихэж байгаа үстэй. За тэгэхээр хүүхдүүдээ бидний хийсэн хоолыг шугнууд маань иддэг байхаа нэ тийм үү? Тэг идэггүй. За тэгэхээр хүүхдүүдээ өнөөдөр бид нэр шувуу хооллоо тийм үү? Тийм. Шувуу хооллох хүүхдүүдээ сайн үл мөн үү? Муу. Сайн үл мөн тий. Танаа сайн үл гэж ойлгож байна уу? Ойлгож Ойлгож байна уу? Сайн үл юу багтдаг вүлээ? Шувуу хооллох багтж гин. Өөр тий шувууг хайрлах бас сайн үлд ордог. Мөн хогоо ангилж хаях нь бас сайн үлд ордог байх нь. Тэгэхээр бүгдээрээ өнөөдөр сайн үл хэллээ шүү заа юу. За. Хүүхдүүдээ гадаад оронд ч бас бид нартай адилхан шувуун тайртай хүүхдүүд шувуу хооллох сав хоол бэлтэж тавьдаг юм байна. Янз бүрийн зүйлсийг ашиглаж сонирхолтой шувуу хооллох сав хийсэн байгааз Та нар маань аав ээжтэйгээ аялж байхдаа гадуур явж байхдаа бас сайн үл зөндөө хийдэг байгаарай за. За өнөөдөр маань аялал таалагдсан уу? Таалагдсан. За тэгвэл бүгдээрээ босъё. Аяллаа дуусгая да хүүхдүүдээ. За аав ээж нэрсэн. Өнөөдөр надтай хамт 256 дугаар цэцэрлэгийн маань хүүхдүүд байлаа. Баяртай хүүхдүүдээ. Баярлалаа. Баяртай.